Шин санаа шилдэг бүтээлийн уралдаан Политехник коллежид болж байна. Говьсөнбөр аймгийн Политехник коллежийн нийт багш ажилчид суралцагчдын шин санаа бүтээлийг дэмжих, аймаг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх, бусдад сурталчлах зорилгоор тус уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанд Политехник коллежийн нийт багш ажилчид суралцагчид хамрагдах ба шин санаа шилдэг бүтээлийн уралдаанд багш нар өөрийн заадаг хичээлтэй холбоотой, ажилчид өөрийн ажлын байрны онцлогтой холбоотой, суралцагчид өөрийн мэргэжилтэй холбогдолтой анги хамт олноороо болон багаар биедээ оролцох боломжтой юм а. Говьсөнбөр аймгийн Политехник коллежийн оюутнууд байна. Тэгээд дипломынхаа ажлын өрөөнд бид гурав универсал матагч гэдэг машин хийсэн. Тэгээд энэ бүтээл маань болохоор универсал матагч гэдэг полсо, крог, кат матна. Тэгээд ажиллах зарчим нь болохоор машингийн данхраадны тусламжтайгаар дээш нь өргөж матна. Одоо энэ болохоор полсо матсан байгаа байдал нь энэ. Тэгээд энэ талдаа болохоор энэ юугаар булаар квадрата матна. Тэгээд энэ болохоор Монголд анх удаа хийгдсэн. Яг ийм төрөл нь Монголд анх удаа хийгдсэн. Тэгээд энэ гадаад байдаг Монгол оруулж ирэх үнийн судалгаа нь болохоор 2-оос 3 сая төгрөгөөр оруулж ирдэг. Бидний болохоор нэг 400 мянган төгрөгөнд 3 хэмжээст хөдөлдөг одоо өрмийн машин. Одоо энэ програм нь хийснээс болоод 3 хөдөлгүүр нь ажиллаад 3 хөдөлгүүрийн тусламжтайгаар энэ эргэж байгаа өрмийн машин янз бүрийн автоматар тохируулсан хэлбэр дүрсэн дээр ажилладаг юм аа. За одоо энэ болохоор яг энэ програмаар нь бол энэ манай электронны болон цахилгааны ангийн хүүхдүүдээр энэ доторх програмыг ашиглаж болно. Одоо манай бүхэл хичээлийн өгүүлбэрүүд одоо энэ дээр оролцсон байгаа. Одоо каркас араан зангидахад ашиглаж болно энэ хичээлийг бас энэ Эрзва татхаас эхлүүлээд механикийн хичээлийн шайраг одоо энэ гулсдаг шайраг болон өнхөрдөг шайраг. Тэгээ одоо энэ хөдөлгүүрүүдийн хоёр тишээ хөдөлгүүр нааша цаашаа хоёр тишээ эргэдэг бас хөдөлгүүрүүдийг ашиглана. Тэгээ одоо энэ цахилгааны холболтоос хамгийн гол юм нь гэхээр яаж тавьснаас шалтгаалаад автомат ажиллагаа нь өөр боловч хөлбөрийг өөрчилж явах боломжтой юм байна. Тэгээ энийг болохоор ер нь хүүхдүүд өөрсдөө хийгээд задлж угсраад тэгээ хичээлдээ ашиглаад авах боломжтой гэж. Энэ шатар маань болохоор Монгол шатар гэдэг нэртэй. За оюутан залуусын сэтгэггүй оюун ухааныг хөгжүүлэх зорилготойгоор багш нар болоод оюутнууд хамтран бүтээсэн бүтээл байгаамаа. За энэ маань болохоор бид нар хаягдл хөнгөн цагаан хайдуулах цууханд хайдуулаад гулдмаа олгож гаргаад тэрийг зороод за тэгээд энэ шатрынхаа бүх хөлгүүдийг ингээд зорсон байгаамаа. За тэгээд хаягдл хөнгөн цагаан ашигласан дандаа энэ ундааны лаз, пивний лазыг ашиглаж токрын машин дээр зорж оюутнууд багш нар хамтарч ингэж хийсэн. За энэ хүлэгний маань ерөнхийдөө давтсан бол ерөнхийдөө арьс угаа цэвэр арьс. За тэгээд энэ болохоор хөнгөн цагаан хайлуулсан цутгсан хөнгөн цагаан маань энэ хөнгөн цагаан хэвээрээ байж байна. За энэ болохоор хөнгөн цагаан хардлыг нь болохоор будцсан байгаа боронзон өнгөөр. За энэ болохоор будаагүйгээр шууд харагдахаар. За тэгээд урдаа сургуулийнхаа логог хийсэн. За шургуулганда шатар маань ингээд хураагдаад орчин. За тэгээд сургуулийн лого бүхий оюутан залуучуудын оюун ухааныг тэлэх, сэтгэгүй хөгжүүлэх зорилгоор хийсэн шилдэг бүтээлүүдийн нэг байна. За энэ шатрыг хийхэд шугам зургийн багш Пөрөв, токрын багш Эрхэнбаяр, токрын багш Борхуу, гагнуурын багш Эрхэнбаяр гэсэн багш нар оюутнуудтай хамтарч бүтээсэн бүтээл байна. За энэ мод нь болохоор говийн улаан сухаа гэдэг мод. Зөвхөн говь талаар ургадаг. Тэгээ улаан намд орсон мод байгаа. Манай сургууль нь 2010 оноос ахуулж нэг тарьж эхэлсэн байгаа. Энэ болохоор Канадаас үржүүлж байгаа зүйлэг. Энэ зүйлийг болохоор зөвхөн эвхмэл болгож хийсэн байгаа. Энийг хуйлж аваад гэртээ тавиад буцаад хуйлж аваад авч явсан ч болдог. Тийм зориулттай байгаа. Бүтээлүүдэд бит хэлбэрээр удаан хугацаанд ашиглаж болох үйц өнгө үзэмж сайтай гарын доорх материал ашиглаж болохоор сургуульд давтагдаагүй шин санаа гаргасан зэрэг шаардлагуудыг хангасан бүтээлүүдийг шалгаруулж урамшуулах юм байна.
одоо шүүн цэцлэг ажиллагаа хэрэгжүүлж байгаа шүүх, говь сүмбрийн шүүхийн тухайд бол иргэдийг одоо аль болохоор чирэгдүүлэхгүйгээр шүүхийн үйлчилгээг одоо хүргэх ийм зорилт бол дэвшүүлсэн. За энэ дээр бол бид нар бас энэ аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо тогтоол гарсан байж байгаа. Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах тийм ээ. За иргэдэд одоо хууль эрх зүйн мэдлэг ухамсарыг дээшлүүлэх энэ одоо хөтөлбөр бол батлагдаж гарсан. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол шүүх одоо үйлчилгээнийхээ шинэ соёлын стандартыг бол одоо нэвтрүүлчихэд байж байгаа. 2017 оны 1-р улирлын одоо улиралд багтаагаад. За тэгэхээр зэрэг шүүх ямар одоо үйлчилгээг нэвтрүүлчихэд байна вэ гэхээр зэрэг энэ үйлчилгээ нэвтрүүлсэн үйлчилгээг бол одоо орон нутгийнхаа иргэдэд бол бид тайлбарлах, мэдээлэл өгөх ийм одоо шаардлага байна гэж үзэж байгаа юм. За нэгдүгээрт бол одоо шүүхийн нээлттэй дэлгэцгээд ийм нэг нээлттэй дэлгэц бий болсон. За энэ нээлттэй дэлгэцээр бол бид нэр ямар мэдээллийг иргэдэд авах боломжтой вэ гэхээр зэрэг шүүхэд одоо хандаж нэхэмжил өгсөн иргэн манай мэдээлэл авалгааны албаны ажилтан дээр нэхэмжлээ өгөөд за нэхэмжил нь бол одоо програмд бүртгэгдээд ингээд мэдээлэл авалгааны ажилтан болвол иргэнд баркод бүхий тасалбар өгч. За тэгээ баркод бүхий тасалбарыг өгөхөөр зэрэг тэр кодороо энэ тухайн мэдээллийн дэлгэц рүү одоо кодороо хандаж орно. За тэгээд энэ дэлгэц бол юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг таны одоо сая шүүхэд өгсөн нэхэмжлэл одоо тим гэдэг тэр гэдэг шүүгчдэр одоо хойрлогдсон байна гэсэн анхны одоо мэдээллийг бол иргэн бол аваад гарах боломжтой. За тэгээд дараагаар нь тэр иргэн бол эргэж одоо шүүхийнхаа мэдээллийн дэлгэцээр хандаж болно. Эсвэл ухаалаг утастай хүн болгон одоо интернетийн орчинд бол одоо тэр баркодоор нэвтрээд миний одоо шүүхэд өгсөн нэхэмжил ямар хөө шатанд байна вэ те хариуцагч одоо хариу тайлбараа өгсөн байна уу юу? За шүүх хуралдааны зар тоо одоо гарсан байна уу юу гэдэг талаар одоо мэдээлэл бүрэн өөрөө авахын боломж бол одоо бүрдчихлээ. За энэс гадна бол одоо шилэн дансны портал сайтууд болон одоо бусад Монгол улсын хуулийн нэгдсэн сан руу орж болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо сайтад, Говьсүмбэр аймгийн шүүхийн сайтад ингээд бүхэл одоо мэдээлэлээ бол ингээд авах боломж бол энэ нээлттэй дэлгэцэнд бий болчиход байгаа юм. За дараа нь бол бид нар одоо иргэн одоо өөрөө бас хүссэн мэдээлэлээ тэр мэдээллийн сан тавиур гэдэг энэ тавиураас бол одоо авах боломжтой болсон. За энэ тавиур маань бол одоо бид нэр тэр хэсэгтээ байрлуулсан. За энэ ямар утга учиртай тавиур вэ гэхээр зэрэг за иргэн таны ямар эрх зөрчигдсөн бэ гэдэг. За иргэн зөрчигдсөн эрхээ бол манай энэ мэдээллийн сан тавиур дээрээс одоо анхны мэдээллийг бол авах бүрэн боломжтой. За энд жишээ нь бол одоо ажлаас үндэслгүй халагдлаа гэсэн нэхэмжлийг хэрхэн яаж бичих вэ? Ямар одоо нотлох баримтууд шаарддаггүй гэдэг байдлаар бол одоо бид нэр эрх зүйн төрлөөр нь ингээ гарын авлагууд бэлдээд ингээ тавьсан байж байгаа. За энэ гарын авлагуудаасаа ингээд хараад нэхэмжлийнхаа загварыг энэ тавиурынхаа доотлын энэ шургуулганаас авч хагаад энэ одоо мэдээллийн сан тавиурыг бол бичгийн ширээ болгон ашиглах боломжтой. За энэ дээрээ бол иргэн хүн сууж агаад үзэг бол бэлэн байж байгаа. За бас одоо ойрын хараа сул хүмүүс бол орж ирээд одоо бичих боломжтой. Нүдний шил, ингээд томруулдаг шил энэ бүхэн байж байгаа. За эндээ суугаад ерөөсөө иргэн өөрийнхөө хүссэн мэдээллийг бол авах боломжийг бол одоо шүүх хангачаад байгаа юм. За энэ дээр хамгийн одоо чухал асуудал бол усын тэмдэгтэй хураамж энэ данс бол одоо энд бид маш олон хуваар одоо хэвлээд оршруулаад тавьсан байж байгаа. Эндээс одоо дансаа авч болно. За тэгээ өшөө одоо бүх шүүгчийн туслахууд шүүхийн мэдээлэл авалгааны албаны ажилтнтай одоо холбогдох утасны дугаарууд одоо үүрэнд телефоны 4 операторын утаснууд бол энд байж байна. За шүүгчийн туслахуудын дээр одоо суурь утасныхын дугаар нь байна. Мэдээлэл авалгааны албаны ажилтнтай холбогдох одоо суурь утасны дугаар бүхий энэ одоо нээлттэй шүүх нээлттэй утас гэсэн одоо ийм гарын авлага бол энд байж байгаа юм. За мөн одоо гар утасны аппликейшн гэдэг ухаалаг утастай хүн болгон гар утаснаас хэрхэн яаж одоо орж шүүхийн талаар мэдээлэл авах вэ гэсэн одоо зааварчилгаа бүхий шторк гарын авлага бол энд бэлэн нугалбар бэлдээд ингээд тавьсан. Гэх мэтлэн иймэрхүү одоо мэдээллийг иргэн бол одоо өөр авах боломжтой болсон байна гэж одоо иргэдтэй мэдээлэхэд бас таатай байна. Ер нь бол одоо иргэн хүн шүүхэд хандаж орж ирээд мэдээлэл авалгааны албаны ажилтнтай уулзахаасаа өмнө хүссэн мэдээлэл шүүхийн орчноос авах боломжтой боллоо гэдэг ийм л мэдээллийг бол одоо иргэн иргэдтэй бол танилцуулж байгаа.
Монгол улсын 10 аймагт хэрэгжиж буй нийгмийн игэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн багийнхан манай аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нэртэйгээр хэрэгжүүлж байгаа ажлынхаа явцыг цаг тухай бүрт нь иргэд олон нийт үзэгчдэд тайлгнаж байгаа. Тэгвэл эхний удаад эмч эмнэлгийн ажилтан мэрэгжилтнүүдтэй уулзаж ёс зүйн хяналтын хорооны ажлын чиг үүрэг болон эмнэлгийн эмч мэрэгжилтнүүдийн ёс зүйн харилцаа ямар байх талаар сургалт хийсэн юм. Үргэлжлүүлээд аймгийн хэмжээнд амбулатороор үйлчлүүлэгч иргэдийн цагийн дараалал хүлээглийг багасгах зорилгоор цэцэрлэг, сургууль, захиргааны албан хаагчдад мэдээлэл өгч ажлын үр дүнгээ танилцууллаа. 2017 оны 4-р сарын 25-ны өдөр аймгийн захиргаан дээр засаг дарга болон багийн засаг дарга нартай уулзалт хийж ажлын явцыг танилцуулсан. Аймгийн засаг дарга Батсуурийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нэртэйгээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт нэлээд сайшаалтай хандаж байгаа бөгөөд аймгийн засаг захиргааны зүгээс эмнэлэгт хэрэг болох зүйлс бүхэл боломж болцоогоор туслаж дэмжихэд бэлэн байгаагаа хэлж байсан юм а. Яг энэ цаг үедээ бас холбогдож байна, давхцаж байна. Бэлгийн материал зөвж байгаа энэ төсөл бас жаад бас их ачаал хөдлөөд байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр бол одоо бид зөвхөн хамтарч ажиллаж үр дүнд хөхөөс өөр байхгүй. Өнөөдөр бид гол одоо анхаарлаа хандуулж байгаа одоо бид төслийн татвар дээр эрүүл мэндийн байгууллага төчнийн төрөний төслийн татвар оруулж одоо ямар эрүүл төрөний хилээд байгаагаа тэр зөв судасны кабинет нарийн мөрөглөлийн ямар кабинет байгаа тэрийг мэдээж эмнэлгийн байгууллага бодлогод төсөв хийгээд өгсөн байна. Тэрийг бид нар бүгдээрээ нэг шийдэхгүй маа гэж тодорхой хугацаагаар шийдэх тийм хөрөнгө мөнгөний асуудал шийдэх гэж байгаа. Иргэдтэйгээ яаж харьцах вэ гэдэг дээр бол одоо үнэхээр мэдээлэл хомслоо байгаа бол та. Гэхдээ хамгийн гол нь одоо бас төслийн баг манай багийн дараа нар холбогдох шатны амьдралууд байна. Хамтраад тэгээд одоо ажиллахаас өөрөө гарцсан байх. Энэ дээр та бүхэн ямар санал байдгийг саналыг бол одоо хүлээж аваад аймаг нэгтгэн зүгээс одоо зарим үедээ ажиллах юм уу, зарим үед одоо яах ёстой юм, ажиллахаар олныг хамруулах бол хамруулах ачаал бүгд байна л да.